Цаана өнөөдрийнхөө бодолдоор би энэ улаан смоки хэрэг хийхийг заах болно ингээд бодолтонд орцгоё. Бодолтын ихэнд би сүрээ тавьж бэлдсэн байгаа. Одоо нүдний бодолтой хэлцгээе. Улаан өнгийн тээнийг зөөлөн том багс ашиглан зохи хэсгээр тавьж өгнө. Цэвэрхэн том багс ашиглан дээд ирмэг хэсгийг уусгаж өгнө. Тавир бор өнгийн тээн ашиглан ирмэг хэсгээр тавьж өгнө. Хар өнгийн тээн ашиглан сормос хэсгээрээ тавьж өгнө. Гэхдээ тавихтаа би өөрөөс би тээнүүдийг доод хэсэгтээ тавьж өгсөн байгаа. Ингэснээр хар тээн маань унахад сүйр бодог маань заваартахгүй гэсэн үг. Нүдний доод дотор хэсгээ хар амдагаар будж өгнө. Мөн нүдний доод хэсгээр хар өнгийн тээнээ уусгаж өгсөн байгаа. Баг зэрэг улаан өнгийн тээнийг уусгаж өгнө. Хар өнгээ баг зэрэг бараан болгохын тулд би саатай хар тээнийг ашигласан. Би сормосоо наагаад бодоод бэлэн болчлоо. Одоо харин нүдийн дотор хэсгээр зөөлөн хар харандаа тавьж өгсөн байгаа. Цагаан саатай тээний нүдийн дотор хэсгээр тавьж өгнө. Цагаан тэнэ мөн хөмсөний доод хэсгээр тавина. Ингээд хацар өнгөлөгчийн хувьд би энэ бүрэн бор өнгийн хацар өнгөлөгчийг ашиглана. Уруулын хувьд би бальзамо түрхээд дараа нь бүрийн хэрэглэдэг боронзон болон пудр ашиглан биений өнгөтэй уруулын бодог гаргасан байгаа. Ингээд өнөөдрийн бодолт дуслаа, та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бодолт хүртэл баяртай.